Заасан бацхан уу? Та бүхэндээ дөнгөж саяхан нээлттэй хийсэн хүн болгоны крашийн хөөрхөн киног ярьж өгөхөөр ирлээ. Романтик генетмийн кино маань үнэхээр догтлуулж илээ. За эхлэе. Кино маань сансрын хөлөгт орж ирж байгаагаар эхэлнэ. Сансар руу нисэхээр бэлтгэж байгаа 3 хүн харагдах бөгөөд үүнд манай ахч бас суусан харагдана. MZ Group нь 70 биллион вон төлөөд Минхо ахыг нисгэж байгаа юм байна лээ. Гэхдээ бүр анх удаага сансарт нисэж үзэх гэж байгаа ба сансрын жуулчин гэд нэрлэлсэн байдаг шүү. Сийн солигдож бид MZ Group-ийн том хүүгийн оршуулга болж байгааг харна. Барилгын ажлаа шалгахаар очоод л хүн аврах гэж байгаад санамсаргүй дээрээс нь төмөрнүүд унаад нас барчихсан байдیں۔ За тэгэл манай сансрын хөлөг амжилттай хөрөөд телевизээр шууд гаргаад хүмүүс үзээл бөө юм болж байгаа хооронд ах бол анхны нислэг нь болохоор ойрлол амар л хэцүү байгаа. Хөөрөх тусам цахилгаан зохиол хөлөг маань амжилттайгаар хэсгүүдээ салгаад дээшээ хүрнэ. Сансарт хөлөг маань зогсох үед ахын дотор муухай өргөд бөөлж өнаач. Таталцлын хүч нь бөөлцийг нь жижиг бөмбөлгнүүд болгоод агаарт хөвж байгаагаар харуулна. Манай ах төрөөд ээж нь өнгөрч өгсөн ба аав эгч нар дээрээ өссөн. Аав эгч нар нь бааранд ажилдаг үнэхээр сайхан гаруудч хүүхчигээ л хайрлаж өсгсөн. Зүгээр л залуучуудтай ууж ийснаа зодтолдож модолдоод бөө юм болоод гараад ирсэн чинь шууд надад мөнгө өг гэж авсан. Саяны хүмүүс чинь мөнгө төлөөгүй авсан юм уу гэснээр араас нь очиж зодоод төрөвчнээс нь за төлбөрөө авчөө өдр өстой гоёо. Аав эгч нар нь үнэн сайхан гаруудч гэсэн боловсралтай болохын тулд бүх зүйлээ дэмжиж их барих чимж болгож чадсан байдаг. Ажлаа хийж байгаа л дөнгөж төрсөн мам нь ойлгохгүй байсан чи ах за come on гэж хиймэл амьсгаа хийж агаад хүүхдээ ойлгох чимээ гарч ээж болсон баяр хүргэе л гин. Автобусанд ч эмэгтэйг их барайл, усан санд ч гинт төрж байгаа эмэгтэйг их барайл, ажилдаа үнэхээр дуртай мянган эмэгтэйчүүдийг ээж болгосон хүн. MZ Group-ийн нас барсан том хүн хүүхэдтэй болох боломжгүй гэдгийг хэдүүлээ олж мэднэ. Би бүгдийг өгөө ямар нэгэн арга байна уу л гэдэг. За тэгсэн сийн шууд солигдоод хичнээн дажгүй эмчч гисэн би брокл гэж исэн чинь ахын машиныг араас нь мөргөө нь очно. Харваа чи үнэтэй машин байсан болохоор бинго гэж бодоод буугаад очно. За яах вэ буугаад ирэх үү гэсэн чинь машин бүр салж оочлоо. Тэгээл эмэгтэй машинаас буугаад ирсэн хөлн завсраар нь цус гараад имлэг рүү тэврээл гүйж байгаа. Яг одоо яаралтай мисаас л хийхгүй бол болохгүй байна. Зулбалт явагдаж байна л гин. Гэвч эмэгтэй өөрийгөө жирэмсэн гэдгээ ч мдээгүй байд. Энэ эмэгтэй бол MZ Group-ийн охин тэнгэр. Тиймээс хэдүүлээ энэ эмэгтэйг охин тэнгэр гэд нэр өгч. Нойрсуулах юм тарчаад байхад л унтахгүй албаар гүрийгээд эрчүүд та нарт итгэх арга байна уу? Бүгд л новш гэд найзлуутайгаа муудалцчихсан л юм шиг байгаа. Ах ч надад итгэж болно гэд тайвшруулад унтуулж байгаа. Тэгээл ажил дээрээ сууж исэн 4 бие хамгаалагч орж ирээд толгойд нуут углаад аваад явсг. Машинд хүчээр суулгаад харсан MZ Group-ийн Заки сууж идэв. Хүүхдийг нь аварсан баярлаа гэх жам болов гэсэн чинь чи яаж миний охин дээр мисаас л хийж чадваа? Яаж миний ач хүүхдийг алж зүрхэлвэ? Миний удмыг устгасан мөн новш гэл бүр алах нэ юу. Агч эмчийн хувьд би үүнийг ахаад чих болно. Би өвчтнөө аврахын тулд бүх зүйлийг хийнэ гэсэн чинь Заки чи дуусаа л гэдэг. Шууд ажлаас нь халаал өөр ямар ч газар авахаргүй болоход шалтан болгоно да. Ахиж хизээч эмчээр ажиллах боломжгүй болгоод хайчихна. Сүүлдээ аргаа бараад найзаасаа би юу ч хамаагүй хийнэ ажил байхгүй юу шүний ээлж байсан ч болно уу хүнд байсан ч хамаагүй гэсэн чинь найз нь шууд уцаад тасалж идэр. Бараг аригчин гуйлгачин болцсон байжсэн чинь охин тэнгэр ирснэ. За надаас л боллоо. Би мөнгө өгөө чамайг харах хэцүү байна гэсэн чинь би танай гэр бүлээс яаж иж аваад өшөөг авах болно гэсэн чинь шууд үнсээ наачтیں۔ Тэгснэ ингэж өшөөг авбал яаж юм л гэс амираа. Алдарт годомчны сөөжүний газар өөрийгөө танихаа байдлаа ууж исэн чинь охин тэнгэр гарч ирэл. Танихгүй эмэгтэйгээ шууд битгий налжээ гэж орж ирэл хөөхөн спаркл үсээд нэг оронд ороод шууд умбаа жажаа болж байгаа юм да. Тэгээл манай охин тэнгэр бүр хоёлог гэрлэе I love you л гэж чавна. Агч за гэрлэе. Ийм сайхан боломж авахад хайр хэрэг байна уу л гин. За буцаа сансрын хөлгийн син рүү очиход амьсгаа боодог шинж тэмдэг илрээд амьсгалгаа болчихдээ. Ханиалах хэрэгтэй ханиалга гэж байжсэн чинь нэг юм ирж мөргөөд дайн дээр дажин гэж нэг хөлөг маань эргэлдээд бөөн юм болно. Ахлах командерч хөлгийг товтортой болгоод Ив гэх энэ нэмэгтэй хувцнуудаа тайлж байгаад араас нь тэрч боогоод хөлөө шалтлан барин ахыг маань зүгээр болгоно. Ах чухаа ороод шалбарсан үлийг нь хараад бараг л дурлаа наачтیں۔ Тэгсэн чинь энэ зур эхнэр болох гэж байгаа эмэгтэй рүү эгс нь сансраас залгаж идэр. Хоёлаа дайсан болоо салсан штэ санаж гин үү гэсэн чинь дөнгөж сая автер чирс юм а тэгэл залгаж гин. Тэр надад одоо хүртэл дуртай штт гэж мэгэл. Би чамаа яаж ижаал буцааж аав. Бууж өгөхгүй л дээ гэснээ шууд таслаж идэр.
нэлээд зөвүүн гараа. Ив маань харин сансрын хөлгийн үйл ажиллагааг доктортой явуулдаг газарт ажилладаг залуутай уулздаг. Гэхдээ энэ залуу нь ажлаасаа бол гарцсан зүгээр Ив байгаа болохоор линүүгээр тэрүүгээр хуучин ажиллаа хийгээд байгаа юм шиг л. Цаашаа илүү тодорхой болох хаа. Ахын бич окей болоод эмчийнхээ үүргийг ухамсарлаад хөлийнхэн шарахыг харснаа ойдол тавихгүй бол болохоо байжжээ. Би чаднаа. Надад итгээл гэдэг. Тэгсэн бүр таталцлын хүчээс болоод зүгээ сүлбэж чадахгүй бөө инээдэм. Тэгснэ би чаднаа хүлээж ийл гэдэг. Тэгсэн их завснаар шууд маягаар сүлбчихэж байгаа. Ивч би бол хатуу самар наа чи өвдөхгүй алив би баг өөрөө ойчий гэжсэн чи нөгөөх нь амар өвдөөд хурдлаач болооч яг өдөө байл гэсээр хагаад арай гэж оюулж дуусгаж байгаа. Тэгснэ хөлийн эрхийн өрөө чинь сайн байлаа гингүүтээ гараад явсныхан дараа үнэхээр хөөрхөн хөлийн өрөө гэл энэ анги манд дуусж байгаа. Хоёрдугаар анги эхлэхэд хулган болон жимсний ялаг гэх нэр төрлийн ялаг генетик судалгаанд хамгийн өргөнөөр ашигладаг ба эдгээр амьтад дээр сансрын туршилт хийж байгаа гэх мэдээгээр эхэлнэ. Эрхэм зорилго нь бол хулганыг сансарт дахин үржүүлэх, жирэмслүүлэх явдал юм аа л гэх. Хэрвээ хүмүүс сансарт амьдрах бол хулган энэхүү туршилтыг ядаж давсан байх ёстой юм байна л та. Манай сансрын үлэг одоо үндсэн станцтайгаа холбогдох ёстой. Тэгээд бөөн юм болж байгаад амжилттай холбогдчихтiin. Тэр нь мэдээж зурагтаар гараад хүмүүс ч бөөн баяр. Үндсэн станцт нь бас хүмүүс хүлээж байна. Орохдоо бараг л байрны найр шиг бүгдээрээ бэлэг бэлтцгээсэн хоёр талаасаа хаалгаа цохилцоол хоорондоо уулзах гээд л байгаа юм л та. Тэгжээсэн манай Ахмад командир алин банан бэлэглэх гээд авчирсан байсан чинь дотроос нь хоёр ялаа нисээд манай Ив бүр бөөн баяр. Хардаа энэ хүртэл дагаад ирсэн өөр амьд амтан байна штэ. Яасан хөөрхөн юм бэ гэжсэн чинь яг ордог хаалган дээр нь нөгөө хоёр ялаа чинь бавалцаа наачдیں۔ Тэгсэн чинь бүр ах яа юу вэ? Би одоо 70 тэрбум төгрөг төлж иж энд ирж ахт чинь хоёр ялаа юу ч төлөхгүй ингээ хүрээд ирж байгаа мó л гэсэн. Тэгснээ бавалцж яхад нь саад бол болохгүй 20 минут болтیں۔ Ялаа ирчүүдээс уддсан ш тэдэр гэж дооёолол манай Ив бүр дурангаар харж идэр. Саад болохгүй гэд хаалгаа онгойлохгүй байсан чинь бүр уус даяараа энэ хэдийг уулзахыг хүлээгээд телевизээр өгнө үзэж байгаа штэ. Тэгэл яач уу чи юу болоод байгаа юм бэ гэсэн чинь ялаа секстэй тэнэ онгойлохгүй л гэж зөрөөд идэв. Бөө инээдэм. Тэгэл нэг юм хаалгаа онгойлгоол хоорондоо уулзцаагаал хүмүүс ч үзэж баярлцгаана. Манайх ч нэг л таталцал тасаж өгөхгүй Ивийн хөлнөөс нь зурж нэг аятайхан явж чадж байгаа. Тэгсэн дотор нь нөгөө охин тэнгэрийн экс найзлуу нь байж тэр. Эхнээсээ бэлгнүүдэд задлаад манай ахлах командир нөгөө жимснүүдээ өгөөл харин Ив болохоор суглаа авчирсан. Нөгөөдөл нь ч за маргааш тэгвэл тохирол хамтдаа үздэхэй гэж мэгэл байжсэн чинь манай ах зармаг аваад ирсэн мэт. Бүгд бүр шок. Син солигдоод NZ Group яагаад 70 тэрбум төлж сансарлуу ахыг маань явуулсан бэ тухай гарч байгаа. Шалтгаан нь нөгөө хүүхэдтэй болж чаддгүй том хүүгийнх нь эхнэр нь хадам аав дээр очиод надад танай хүүгийн сперм нь байгаа. Манай хүний сперм дэлхийд шахагдаж гажуудаад байгаа бол сансарт тэгдэггүй юм байна. Тэгэхээр хүүхэдтэй болж болдог энэ төр гээд нэг судалгаа үзүүлж байгаа. Яг яаж гэдгийг нь цаашаа гарах баха. Захирлан ч нэр юм уу? Тэгвэл ач гучаа үзье л та юуг нь хүлээд юм бэ л гин. Хэнийг явуулах уу гэсэн чинь манай эмчийг сонгоцсон байд. Тэгсэн ах маань за чадахгүй баригдах юм бол алуулна штэ. Яаж ч оруулах юм бөөн шалгалттай газар шууд аваад орно гэж байхгүй штэ. Өөр хүнээр хийлгээ гэсэн чинь захирал яаж ийм гэр бүлийнхаа шившгийг өөр хүмүүс дэлгэж яд юм бэ? Чи юм уу тэгж ярил миний ачийг алаа үздэй л гэж аав. Тэгснэ за гуйж штэ хийчих юм бол та хоёрын гэрэлтийг зөвшөөрье гэд бүр өвдөг дээрээс өгдөөд гуйж байгаа. Аахч бүр за чадахгүй л гэж яваад өгнө. Үргэлжлүүлээд заримны хэсэг рүү очиход заримгаа тараагаал өгчээсэн чинь яг үндэ ванилатай заримныхын савн дотор нь нөгөө сперм нууцсан байд. Тэгэл Ивд манготыг өгсөн чинь Ив өөдөөс нь харж ийснаа юу гэж сансарлуу бараа оруулахын тулд жингээр нь тооцож мөнгө төлдөг. Чи ч үнэн баянгаар юм а гэснэ. Би ванилтайг нь аавна гэл аваа явчихчих. Зурагтаар үзчихсэн хийдч бөөн сандрал. Буцаагаад өгөх гээд арай гээл утсан чинь хайлуулаад шалгаж үзнэ. Хар тавих юм лүү? Би энд ажиллаа хийж ийна л гэв. Тэгсэн чинь бүгдийн шалгасан штэ. Юу хар тавих вэ гэсэн чинь бичиг баримт дээр зөвхөн 5 зармаг л байсан л та. Тэгэхээр нотой байна. 1 грамм ачаа оруулахад л 100 мянган вон төлдөг. Энэ ганцхан зармаг л бараг 10 сая вон болно. Наашаа ирэх гэж чи 70 тэрбумыг аль үшээ зарцуулчаад зүгээр л бэлгэнд ийм их мөнгө зарах уу? Чи бидний туршилтыг бүснүүлэхээр ирсэн ч юм лүү? Хэн мэддэйн л гин. Тэгснээ шууд хайлуулах горимд нь хийгээш. Ахч болооч ээ гэд гаргаад ирсэн чинь битгий өдөл гэд буу тулгачиж байгаа. Тэгснээ чихний өвөнгөөр аваад шалгадаг төхөөрөмж нь хийх оронд заримгаа хайлуулж ид. Мэдээж хариун зүгээр гарсан чинь за буруугаар одчихжээ намайг уучлаарай л гэж. Ахч тэнэг хүүхэн бэ гэд идэж гарнаа. Бараг дуусчихсэн чи Ив булааж авснаа.
За би ганц халбогдчихъя л та. Юу амар идтий ингээд амснаа. Ванил шиг лавдагдчихъя гэ савын базаа ичдэг нас. Тэгснэ хогоо ингэж хаях хэрэгтэй. Энд хогисоо байгаа. Буцаагаад заавал амийг нь хаан шүү гэж сургалт орж идэр. Ах ч бүр чи зайлаа мал хүүхэн гэл хогоо гаргаж ирэл. Нээсэн чинь дотор нь юу ч байдгүй юм. Юу болоод байна гэжсэн чинь охин тэнгэрийн экс найз залуутай аав нь хувилдаад гүзээлсэн дотор нь хийцэн байвал яах вэ? Охин тэнгэрч бөөн уруулал. Миний залууг яаж аан та нар амиа эрстэн байраа явж хахад юу болоод байгаа юм бэ гэсэн чинь зүгээр л баг шуудан зөөгчөөр ажиллуулсан юм аа. Угаасаа таталцалд ажиллаж чадах хүн танай эксээс үр байхгүй штэ. Хамаагүй дээр л гэж аавна. Манай ах ч зайлвал ёо хаана хийсэн болоо эднэр яаж яхад хайчваа гэл хайж исэн чи охин тэнгэр залгаад уучлаарай би ч бас мдээгүй шүү. Бүгдээрээ боовдуулчихжээ гэж хэлж байгаа. Ах бүр уурлал. Энд чинь миний хийх ёстой зүйл штэ. Яахаараа гэж бодоод экс рүү яваал очисон чинь ядж яхад явж чадахгүй. Чи над спермэ өг гэлтгсэн чинь бүр түлхэж мүлхээл ахаар бүр наадаа тайчин. Чи бол зүгээр л хүргэлтийн ажилтан. Битгий гай болоод бай. Тэглээж охин тэнгэр бол минийхээ л гэж аав. Угаасаа авч чадахгүй нөгөөх нь ч өгөхгүй. Би амиа золиослон байраа сансарлуу сперм авч явах чинь. Үүний үн цэн нь таны охинтой гэрлэх гэвэл хитрхи хайран байна. Миний амьдрал үн цэнгүй юм шиг санагдчихэв. Харин тэрний оронд хэрвээ туршилт амжилттай болвол бүх нийтэд зарлал. Хүүхдтэй болж чадахгүй байгаа хүмүүс ч бас болох боломжийг бүрдүүл. Сансарт өөрсдийн лабораторийг барь. Хэрвээ тэгнэ гэвэл тохиролцъё гэд явсан байгаа. Даанч одоо туршилтаа хийх боломжгүй болоод аавд нь бовдуулснаа дүнгийн саяхан л ойлгоод бөөн. За бид нар ингээд лабораторийн өрөөнд хулган номер 1 бусад эмэгтэй хулгануудаа гэмтэж байгааг харна. Тэгснэ төв байрнаас нэг эмэгтэй наа тулганаа хурдан алахгүй бол гурвуулангийн алдах нэ. Нэг хулган л гэхэд 2 сая воны үнэтэй гэсэн чинь гинт нөгөө хулган нь зүрхний шигдээс болоо наачтیں۔ Тэгээл гаргаж ирж байгаа л анхны тусламж үзүүлээл нөгөөх нь сэргэж өгөхгүй байсан чинь минийхөө ах шууд цээжийн задлыг гэсэн чи өмнө нь тэгж байгаагүй штэ гэсэн чинь би шин төрсөн хүүхдтэр хийж исэн гэд мис заслын бэлэн байдалд бүгдээрээ бэлдээл хөлийг нь барайл хулганыг онгойлгож байгаад зүрхний цохилт нь нэг унаал нэг сэргээл бөөн юм болтیں۔ Гэсэн ч тэндээс бүтэхгүй юу чигээд байгаа та нар болоо гэл ийвч урдаас нь уурлал чи хамаа таттаа юу ч хийхгүй юм байж гэл хулганч бараг сэрхгүүндээ үхчихин да гэсэн ах ч хулганы зүрх нь хүнийхтэй адилхан зүгээр л жижигхэн штэ гээл дайраал хийж болох бүх юмыг хийгээд амьдруулаа навчна. Зүрхний цохилт буцаж орж ирэхэд бүгдээрээ бөөн баяр болол нөгөө аал гэдээсэн сансрын төвийн эмэгтэй чинь зурагтаар ярилцлаа өгч мөгөөл попорч өгнөө. Анх удаага сансарт мисасл хийгээд тэр нь бүр амжилттай болцсон л байгаа. Ийвч бүр тэрвэл үнэхээр баяртай байна. Одоо жирэмсэн болно би бүр мэдрээд байна гэл. Яг одоо бүр үнэхээр гайхалтай байна. Чи үнэхээр сайн юм чи маа гэл бөөн баяр. Тэгсэн чи охин тэнгэр баяр хүрэх гээд ах руу залгасан чинь ах хуцаа арснаа албаар авахгүй байж ийснаа. Гинт уянган ая яваал. Ийв рүү хараал. Зүрх нь амар хүчтэй цохилол. Дурлаа насуун дурлсан. За ингээд киноны манд төгсгөл ах маань би тамд байна. Би юу хийхээ мэдэхгүй байна. Ингэж мэдэрч болохгүй юмсан гээд 2 дугаарыг маань дуусч байгаа юм да. Кино маань бүгд цуглааны тохирол үзэх гээд сууж байгаагаар эхэлнэ. Гинэт бүх юм гацаал манай охин тэнгэрийн экс нь энэ мөчийг л хүлээлээ. Ингэх гэж л би цуглааны тохирол авчрах гэсэн юм шүү дээ. Гингүүтээ спермийнхаа ажил орж байгаа. Энэ эмэгтэй санамсаргүй өөр нэг цуглааны тохирол олсон чинь нэлээд дээр үеийнх мөртлөө дээр нь stand by me гэж бичсэн байт. Цаашаа илүү тодорхой болох байхаа. Яг энэ үед нь манай охин тэнгэр аав дээр очивол буцаад спермүүдийг нь өгөөч гэсэн чинь чадахгүй гэл. Бүр бэр нь орж ирэл наадах чинь миний ч бас эсүүд байгаа. Би шийдвэр гаргах ёстой юм шүү. Тэр хүн чинь бит хоёрын эмчээр ажиллаж байсан. Миний үндгээсийг түүнээсээ мэдэх хүн байхгүй штэ. Буцаагаад өчгөлтөө. Та бүр сансарт лаборатори байрна гэсэн чинь чудлаа юм байна те гэсэн чинь сонсож байгаа ч юм байхгүй. Та хоёр зайлаа л. Тэгэл нэг өрөөнд ороод ирсэн баахан сүгнүүснүүд нь суудсан. Эхэлчлээ даргаа гэд экс маань лабораторид спермийнхээ ажлыг нууцаар хийгээл видеог холдож байгаа. Таны хүүгийн сперм сансарт ирээд хэр ажиллагаатай болсноос үр дүн шалтгаална шүү л гэнэ. Яг энэ үед манай минийхөө ах сэжиглээл энэ хайч уу гэл лаборатори руу очиод яг онгойлгох чинь уцан дуурайд ээж нар нь залгаж идэв. Хоол идсэн үү? Яаж ийж гэл хашгичж өгнөө. Тэгсэн манай экс юу ч болоогүй юм шиг л гараад ир. Тэгээд аавд нь за амжилттай болсон 10-аас 7-ыг л хийж дуусглаа. Хүн ирээ цаад болчлоо гэсэн чинь бөөн баяр. Гэр бүлийнхээ шившгийг яаж өөр хүмүүст хэлжээдин гэдээсэн мөртлөө өрөө дүүрэн хүн сулгацсан спикер дээр нь яриад байдаг шүү. Үндгийснүүдийнхээ яг голтон спермүүдээ байрлуулсан. Одоо хүлээх хүлтлээ л гэдэг.
За бүгд буцаад цугларсан байжгаад өдөр болгон 7:30-д уулзалтаа хийн. Маргааш сансар руу гарах ажилтай. Бүр гарах юм уу? Манай панел юмд мөргүүлээд дэвтэрсэн штеп. Тэрийгэ засахгүй бол дэлхий рүү буцаж чадахгүй л. Ах чи ив дээр очивол маргааш хий явах юм бэ? Би болон найз охины чинь X хамтдаа явнаа. Хэр удаа явдیں۔ 3-4 цаг болох уу гэж жаахан тагнуулдаад авна. Хамгийн багадаа 7 цаг болох хаа. Хүүшээ. Тэгтээ амар аюултай гэзтэй. Чи надад анх сургалтын дээр намайг хэмжиж байхдаа юу гэж хэлжсэн санаж гин үү? Гэд хуучин син рүү буцаж байгаа. Би тэр хувцсыг өмсөд сансарт гарч болохгүй мүү? Тэгжээл чи сансрын адлын явдлыг мэдрэх юм биш үү? Дандаа дотор байх юм уу? Энд чинь тоглоом биш. Чиний хөдөлгөөн маш удаан болно. Зүрх чинь тесрэх гэж байгаа юм шиг л мэдрэгдэнэ. Бэлэг чинь жижигхэн цоороход 15 секундын дотор ухаан балартаж эхэлнэ. 30 секундын дотор зүрхний цохилт чинь унана. 1 минутын дараа л чиний бусад эрхтнүүд гэмтэн. Минут 30 секундын дараа чи үхэн л гэж авдээ. Сансрын нисгэгчид сансар руу гарахдаа ер нь бол гэрээслээ бичиж үлдээтлээ л аюултай юм байлээ л дээ. Тэгээл ах чи тэгээд гэрээслээ бичсэн юм уу гэд асуусан чинь чи миний юу хийхийг заахгүй штэ. Ахлагтайгаа ингэж ярьж болтгүй маа л гэж ам. Син солигдож бирман ажиллаа хийж байгаад ухаан алдаад унжтээ. Тэгээл хамаг дарга нар нэрэл сандралцгаагаад чи өөрөө ингэж өвдөөд байх юм бол хүүхдтэй болох ямар хэрэг байгаа. Тий стресстэй байл та. Заавал чиний ийм чих алдахгүй штэ. Зүгээр X-т даатгачаа. Хүүхдтэй л болж ивэл хинч сперм дээр нь ажилласан яад юм бэ л гэж идэр. Манай охин тэнгэрч X рүүгээ залгасан чинь өрөөнд нь stand by me гэд бичсэн зураг нь байж идэв. Тэгэхээр нөгөө сулааны цаас нь энээх л болж таарж байгаа. Охин тэнгэрч чи спермийг буцаагаад өгөө гэд нилээн уурлангуй хэлсэн чинь би өөрөө аавд чинь санал тавьсан. Заримгийг ч би солиулсан. Зүгээр л хүргэлтийн ажилтан болох гэж би тохиролцсон гэсэн чинь бүр уурлаад. Чи хүн мөн үү? Ээж чи яаж шүнжин сэрүүн байж чамайг өсгсөн байна? Манай аавд хоёроос бүр өмхийн үнэртэж байна. Ингэтэл нь явах шаардлага байгаа мó? Өөрийгөө хэн гэж бодоод байгаа? Ааваас минь хол бай. Чи хүссэн зүйлээ эзээж авч чадахгүй гэж харааж өгнө. Экс нь бүр удаашруулж харж ийснаа наасын хөөрхийн гэж. Өмнө нь сайхан гар. Агч сперм байгаа хөлдөөгчийг нь онгойлгох гэд найзтайгаа ярьж байсан чинь найз нь чиний яриа ерөөсөө сонсогдохгүй юм аа. Яагаад ийм амар чимээтэй байд юм бэ? Энд нэг синс дураал юм гэд синсээ харуулж байгаа. Тэгсэн чинь найз нь за наадах чи ингэж амар дуурж агаад халаад мотор нь гэмтчих юм бол тог тасраад бөөн юм болох юм байна да. Гэх үед нь ахад гинэт нэг санаа орж ирнэ. Энэ нь тогийг нь ачаалуулж байгаад моторыг нь гэмтээгээд тог тасарчих юм бол кодыг шаардлагагүй болох юм байна штэ л гэд ойлгож байгаа. Ив зах дээр ирэл нөгөө хоёр кекстэж байсан ялаа чинь жирэмсэн болчих. Таталцалд энэ амар хэцүү шттэ чи ойлгож гин үү гэл бөөн баяр. Тэгснэ энэ миний гэрээслэл юу ч болж магадгүй. Намайг явсны дараа уншаарай л гин. Гинэт нөгөө ялаа нь төрөө нагчдын бусад туршилтын ялаануудын адил тест хийхгүй тул энэ хоёр маань хоорондоо нуцлахаар л болж байгаа. За энэ үед нь stand by me гэдэг бичгтээ сулааны цаас нь 500 тэрбум вон хожсон байдیں۔ Нөгөө эмэгтэй чинь бүр шок. Энэ эмэгтэй нэхэр бөгөөд ихрэн ч гэсэн сансрын үндсэн төвийнхөө эмчээр ажилладаг. Тэгэл ихэрдээ хэлэл ихрэн ч гэсэн баярлаж гарна уу. За наадхаа алдваа чинийх биш ч гэсэн буцаагаад өгч болохгүй шүү. Өгөх юм бол чиний ихэр байхаа болно шүү. Хоёлаа баяжлаа штэ гэл тэрийгээ сайхан төсөөлж өгнө. Сансарт гарах хоёр маань төхөөрөмжөө засгаар гарна. Энэ үеийг нь ашиглаж манайх гүйлтийн зам дээр моторыг нь эвдлэх бэлэн байдалтай орно. Тэгээд нөгөө өндгийсийнхаа эмэгтэй рүү залгаал. Чиний эмчийн хуваар сүүлийн удаа асууя. Хэрвээ намайг энэ туршилтыг хийхгүй байсан ч зүгээрээ гэвэл би зайган тавьж өглөө. Үгүй гэвэл яг удаа амиа арчтуулж байгаад ч хамаагүй өөрөө хийх болно. Гэтэл чамаас өөр бидний ихсийг сайн мэдэх хүн байхгүй. Юу ч болсон үнийг чи л хийх хэрэгтэй гэнэ. Гадаа байгаа хоёр маань хөрөмжний боолт салгаж байх хооронд манай X-ийн гутал нь санамсаргүй жижигхэн цоороод сансрын станц руугаа буцаасуур аргагүй болно. Ийвч би ганцаараа чаднаа гэх хооронд Михо ах бол гүүж гарна. Хэд ачаалуулж байгаад моторыг гэмтэлд оруулаад утаа гарах үед амжилттайгаар тогийг тасалж чадна. Хөрөгчний код ундрах үед галс үлдсэн 3 спермийг авч амжина. Бусдад шалгахаар ирэхэд би гүүж байгаа ийм юм болчлоо гэсэн чинь сансрын төвийнхэн нэм чинь үхийг хүсэв юу? Чи одоо хоёр зүрхтэй юм уу? Мөнгөтэй алиг гэд хүн хоёр зүрхтэй болж чадахгүй штэ гээл загинж өгнө. Ив шууд орж ирэл би түүнийг тасгал хий гэж хэлсэн юм аа. Хэр удаа хийх ёстойг нь хэлээгүй нь миний буруу. Тэр аюултай гэдгийг мэдээгүй байхаа гээл аврагдчихж байгаа. Ах зүрөндөө орж ирэл би чадлаа гэд ойлгох шахуул юм болно. Тэгээд ив үргэлжлүүлээд панелаа засч байсан чинь санамсаргүй нэг төмөр байрж авах гэж байгаа. Хөлнөөсөө мултраад шууд сансарч шидэгдээд зогсож чадахгүй маш хүчтэй эргэлдэнэ. Ийш тийшээ шидэгдэж байгаад арай гэж панелнаасаа зуурч авсан чинь бээлийн жижигхэн цорчдیں۔ Бүгдээрээ сандралдаад гараа хөдөлгөж болохгүй шүү. Цоорсон хэсэгт нь хавдар гээл ядчихт нь уйсан бүс нь орооцолтчихсон салах гэсэн чинь гацаад бүх хүмүүс яах вэ ийх үү гэж байжсэн чинь сансрын төвийнх нь хажууд чинь холбогдчихсон байгаа аюулгүй утсанд хүрэх үү гэд хамагч чадхаараа ойртуулаад өгсөн чинь бүр ягаад ч хүрдгүй. Сүүлдээ хүрэх гээд гараа хальт хөдлөсөн чинь бээлийн нэмж урагдаад улаан дохио асаад нөхцөл байдал нилээн үүдэж байгаа. Ийм маань чухал алдаад эхэлнэ. Бүгд л ив чи зүгээр үү гэд чихэн дээр нь орилдож байхад Михо ах гэрээслийг нь уншиж байгаагаар энэ анги маань
дуусж байгаа. Дөрөвдүгээр анги эхлэхэд бүгд сандралдаж Ивийг зүгээр байгаа эсхийг шалгана. Ив ч гэрээслэлдээ түүнийг өргөж авсан аав нь бас сансрын нисгэж байсныг дурдах бөгөөд амь бүрэн цэнтэй гэдгийг зааж сургасан хүн. Харин түүний аав сансарт хамтрагчаа аврах гэж байгаад нас барчихсан байдаг. Тэгээд үргэлжлүүлээд гэрээслэлдээ ахыг юу хийхийг нь эхнээс нь битсэн байх бөгөөд нэгдүгээрт нь таталцал чиний булчин гэддэг болохоор өдөр болгон 2 цаг гүүгээрээ. Хоёрдугаарт ялаануудаа шалгаад температурыг нь 25 градуст байлгаарай. Гуравдугаарт хулганаа өвтгөж болохгүй шүү. Түүний шархыг нь цэвэрлээрэй. Дөрөвдүгээрт миний шүүгэнд гүж үж амбас тунаа байгаа. Хэрвээ халуун ногоогоо санаад байвал идээрээ. Харин надад үлдээгээрээ. Тавдугаарт эзэн болох төгнөө гаргаарай гэснээ бүр детальтай яаж баахыг нь заасан байж идэр. Таталцалд хорт бодис биеинд нь их цуглардаг болохоор санаа тавьж л байгаа л та. Агч бүр за баахыг хүртэл заах юм уу л гин. Гинэт тохиод угарч Ивийг аюулд орсныг олж мэднэ. Цонхроо очиод Ивийг олж харна. Гэрээслийнхаа эцэст нь юу ч болсон өрөөндөө бай. Асуудлуудаас хол байгаарэ. Дэлхий дээр уулзахаараа уух навч өгнөө л гэсэн мэт. Ашгүй Ив руу маань хамтрагч нь гарахаар бэлдэж байна. Гэвч Ив ухаан балартаад буцаж сэргээд их л хэцүү байдалтай. Хамтрагч нь цаг баг байгаа тул хувцсныхаа бэлэн байдлыг хангаж дуусахгүй гарах гээд харин төвөөс нь чи үхийг хүсээв гэд маргалж байх оронд бүгдэнд нь хаалга онгойсон дохио ирээд харсан чинь манай ах шууд бүр зориултын хувцасчгүй гараад ирсэн байт юм да. Бүгдээрээ л буцаад ор цусандах хим өмлгнүүд чинь чамайг ална штэ гэд хахад л надад юу хийхийг хэл аюулгүйндийг нь хаана байгаа юм бэ гэж ойлгоод бусд нь ч бүгдээрээ за хугацаа бага байна. Угаасаа хамгийн ойрхон байгаа юм чинь нэгэнд гарсных гээд зааврыг өгч эхэлнэ. Харин ийм эцэс төгсөлгүй л буц гээд эсрүүцээд идэв. Аюулгүйндгийг олж харж чадахгүй нөгөөдөл нь ч хол байгаа болохоор харж чадахгүй. Зүүн талд байгаа мó хаана байгаа юм бэ? Би хийж чадахгүй нэ гингүүтээ Ив рүү хараад чи л одоо тусалж чадна. Чи л хоёулангийн амьд гарахад туслана гэж ойлоод Ивч зүүн талд ч юм байна гэж хэлж өгнө. Хөрөхгүй байсан чинь ахаад жоохон сунах хэрэгтэй гэд заавар өгч эхэлнэ. Яаж чичээгээд хөрөхгүй байсан болохоор барьжсэн гараа тавиад шууд л үрийг өдлөхөд унгачна. Бүгдээрээ л харж чадахгүй айж явах оронд ашгүй барьж авч чадна. Аврагдлаа чадлаа гэд бүгд л санаа амрах шиг боллоо. Ингээд манай хоёр эсвэнд буцаж байгаа юм. Найз нь жахруу залгаад уцаа авахгүй санаа зовж байгаагаар харагдана. Яагаад санаа зовоод байгаа вэ гэхээр нөгөө мотор эвлэх төлөвлөгөөгөө ярьснаас хойш холбогддог байхгүй юу? Захирлан ч хурал дээр сууж агаад амжилттай болсон 7 туршилтын 3 дор хаяж дэмжлэхэд хангалттай гэдэг сайхан мэдээг сонсно. Санаа зовсноос болоод найз нь бэр дээр нэрээд холбогдсон хэсгийг нь асуухад бэр нь ч бас түүнтэй холбогдож чадахгүй байгаа гэх хооронд захирал орж ирж байгааг сонсоод шүүгэнд нь нухтчихдээ. Захирал шууд чи жирэмсэн болохтой бэлт. Миний ач зээнүүд хизээж газар гიშгэхгүй. Хаалгач онгойлгуулахгүй. Яг гэвэл бүх хаалга тэдэнд онгорхой байх болно. Жинхэнэ тансаг амьдралаар амьдруулнаа л гэсэн чинь бэрэн шууд би хүүхдэд төрүүлээд аваад та нараас хол амьдрнаа. Энэ бол миний хүүхдүүд. Би тань шиг болгож тэднийг өсгөхгүй. Та өөрийнхөө хүүхч юу өсдөг байсныг мэдэхгүй хүчээр хүсээгүй бүх зүйлийг нь хийлгэж байгаад алдсан. Та өөрөө хүүхдээ алсан. Миний хүүхдүүд эс болоочгүй байхад эмчийг нь дураараа сольж өдөртөж гэд нилээн л маргалцгаана. Захирлч чи зүгээр эрүүл мэндэд анхаар. Одоо ажил хийхгүй шүү гэж гараад явна. Гараал ажилчдаа бэрийг маань ажилуулсан байгаад үзээрэй. Би бүгдийг ч халах шүү гэж загнаад явж байхад нь гинэт мэдээгээр охин тэнгэр өөрийгөө сүй тавьсан. Сансраас ирэхээр бит хоёр албан ёсных болно. Чамаагаа санжина гэж зарлаад авчна. Ээж нар нь ч бас бөөн баяр. Энэ үед нь сансарт манай ах болон Ивч сэргэн. Ах ч найз руугаа залгасан чинь чи мөн новш хоёулаа ингээд найзлахаа болъё гэд нилээн санаа зовсон байгаа. Тэгээд ярьжсэн хүүшээ охин тэнгэр чинь чамтай сүү тавьсан гэдгээ бүр зурагтаар зарлсан штэ гэд ахч гайхаж үлдэнэ. Угаалгын өрөө орох гэж явж байгаад үүдэнд нь Ивтэй тааралдана. Тэгсэн чинь Ив ирснээ шууд алхтаад авт. Ганцхан би биш 2 хүн хөх байлаа. Чи явтлаа битгий надтай таар. Миний нүднээс далтай би чамайг хармааргүй ингээд хатуу хүүгнүүд хэлээд авнаа. Агч би аюулыг тооцоолоогүй намайг уучлаарай намайг өршөөлтөө гэсэн тоохгүй л яваад. Ус уух гээд явжсэн чинь дөрмийн дагуу X маань өдөөл дүрм журм яриад зовоогоод байсан чинь би өндөнүүдийг госныг чи мдээгүй л тээ. Би бууж өгөхгүй шүү гэсэн чинь чи л харин мдээгүй ах шиг байна. Би айл үшээ өр тогтоолтыг амжилттай болгоцсон штэ. 7-оос бүр 6 амжилттай болсон штэ гэд муухай инегээд ахч бүр шок. Баахан юм тулж ахт нь яасан хэцүү мэдээнүүд дуулах юм бит. Сэтгэлээр нилээн унтсан гараад ирсэн чинь манай хоёр нэг ном гаргаж ирэл нээсэн дотор нь арх нууцсан байдیں۔ Бөмбөлгөөр шидэж угаал инээлтэл чи бүр гайхалтайсэн шүү. Ивийг яагаад дуурлаад байгааг үнэхээр ойлгохгүй гэсэн чинь энэ алкогол ууж болохгүй зү. Ив болд мэдвэл алан да гэлээ. Нөгөө хоёр нь мэдэхгүй байхад л болно штэ чимээгүй л байг. Тэгснэ бид бүгдийн баатартаа энийг бэлгэлж бай гэд бүтэн шил архи өгч. Жоохон буу алцгааж байгаад ахыг нэг шил хэмтээд орхиод явсан чинь өөж өгнөө. Нэг харсан бүр согтцсон. Энд ирсэндээ харамсчихна. Гэхдээ би хүмүүсийг хүүхдтэй болгоноо. Хоосон боцохгүй шүү гээл унтж байгаа хүн дээр очиж нэг яриад нөгөө суглааны хүүхэн дээр очиод би чиний суглааны цаасыг харсан штт. Наадах чи манай найз өхний экс их штт.
Өрөөнд нь stand by me гэж бичсэн зураг нэдэ гэсэн чинь эмэгтэй бүр бантаал. Би буцааж угаасаа өгөх гэж ийсэн. Би юу гэж хүний хоцсон 500 тэрбумыг авах вэ? Би чамд хулгай хийдэг хүн шиг харагдаад байна уу гэд мөнгө хоцсноо хүртэл хэлээл хайчин. Тэгсэн чи ах бүр чи ч одоо мэдрэлтэй дааж ээ. Тэр чин тэрбумтон ч биш. Бүр их наядаар яригдах баян штэ. Юу буцааж өгөх? Буцаагаад өгчих юм бол чи голд савтай ус асгаж байгаас ямар ч ялгаа байхгүй. Дараа нь зүгээр намайг юм говьл асуухгүйгээр надад туслаарэ. Би хинт ч хэлэхгүй. Өөрөө аав гээл яваад. Согтуу ах маань ч нөгөө залуу дээр очиод чиний хийдэг зүйл гайхамшиг шүү гээл тэрвэрч мэрэл хайр зарлж өгнө. Тэндээсээ гараад сперм дээр ажиллаад нөгөөдгөнж бүтлгүүтэл за болиё гэснэ. Шууд Иви өрөөнд оронгуудаа ер нь яхаараа чи надад дурлаа да. Яаж бодсон миний хийсэн зүйл зөв заа юу? Харин ч толгойг минь нилээд чи сайн байлаа гэж хэлэх ёстой юм шүү гэд баг агсан тавьж өгсөн. Ив шууд чи ч ууц юм уу гэснэ. Ханаас олж ууснаа хэл гэсэн чинь шууд би ч юм сэтгэлдээ бол яах вэ гэд аянгын яа яваад Ив маань гайхаж байгаагаар энэ анги маань дуусч байна. Өмнөх анги дээр баахан хэрэг тарьсан минуу маань өрөөнөөс өөж гарахаас жээл байж идэв. Дэлхий рүү очихлаа өрөөнөөсөө гарахгүй л байж гээл шидэж байгаа. Ив сэтгэлээ илчилсэн ч найзлуутай гэдгээ хэлээд галзуурсан юм байна л да. Чи бүр арх марх уугаал гээд бүр хөөгдөөд гарсан байдаг. Тэгээд хөөж гаргачаад явж үгүй юу шалгасан өрөөний гадаа хүлээсэн. Намайг хайж аа мó? Чи ч гэсэн намайг сонирхдаг л үсттэй гээл орох гэж дайраад одоо хариугаа айлах шаардлагагүй гэсэн чинь би дээшээгээ уусныг чи мэдэгдэндээ одоо дэлхий рүү буцахад 4 хоног үлдсэн байхад чи нэрээ арайчтэй л гэснээ надад сайн байж болохгүй энэ бол тушаал гээд ахаад хөөгдөд гардаг. Арх өгсөн гар дээр очиод надаас лууд та нар баригдчихлаа намайг уучлаарай гэсэн чинь хэдүүлээ баригдахгүй би нууцлгүй яад ингээд нэг төхөөрөмжөнд кодлоод нууцсан байдیں۔ Минууч өөр хүн энийг ашиглах гэж ирүүл яах юм бэ гэсэн чинь тэд нар ийм төхөөрөмж байгааг санахгүй байгаа хөө. Хин ч ашигладгүй шít гэхэд мэдээж туршилтаа энд хийх санаа төрж байгаа. Тэгээл намайг уусныг хараад Ив шууд чамайг сэжиглсэн. Тэгэхээр эндээ сайхан ойлгомжтой гэд архиа өөр газар нуухаар болно. Сийн солигдож 500 тэрбумыг хоцсон суглааны эзэн маань хэртэйгээ уцаар яриад минуу намайг энийг олсныг мэдсэн байсан. Тэгээ оронд нь юу ч асуухгүй туслаарай гэсэн. Ямар тусламж гуйх гэж байгаа болохоор 500 тэрбумыг нууж өгье гэсэн байх уу гээд ярилцаж байхад үүдэнд нь багийнх нь нөхөр нь сонсчноо хөөрх. Тэрийг нь ч мэдэхгүй айгаад байна би буцааж өглөө. Тэглээч 4 хоногийн дараа буцах нэрсэнд миний нэр байхгүй лээ. Тэгэхээр ямар хэрэг байгаа гэсэн чинь чам дээр би өвчин зохиогоод наашаа ирүүлэхээр болгоод өгөө гээл хэрэлдэж байгаад юу ч байсан гэсэн би буцааж өглөө гэд уцаа таслана. Сонссон гар маань баяжлаа гэл мөнгө хийсэж байгаагаар төсөөлөстэй. Ууг нь бол буцаагаад өгөх гээл утсан чинь хэрэгэлсэн бэлгийг хай гэж хэд удаа хэлхий. Наадгаа хадгалаад хэрэг мөнгө хэмнэх гэж хичээгээд байгаа. Та нар шиг арчаагүй юмнуудаас болж миний туршилт бүтлгүүтэл яах юм. Би чамд бэлийг аваад өгчий тхүү. Чи тийм үнэтэй гэж бодоод байгаа юм уу наадгаа эдэргээд хамаг уурыг нь хөдөлгөөд хөгийн новшвэ гээл гараад явна. Энэ үед сансрын төвийн ахлах маань хуучин дурсамжаа санана. Тэрээр Ивийг анх сансарт хөөрөхөд ахлагчаар нь ажиллаж чиглүүлж өгч байсан ба Ивийн найзлууд их олон жил сайн байсан нь харагдана. Гэхдээ Ив тэр хоёрыг үерхдэхийг мэддгүй л юм байлээ. Тэгэл хамтдаа ярихаар болоод машинд сууж яснаа. Чи хизээ ажиллаа хүлээлгэж өгөх юм бэ? Өдөр болгон л хэрэгэлдэхийн гэсэн чинь олон жил ажилласан болохоор хөвцүүлэх байна гэхэд чамайг гарч байгаа надад амар муухай наа л гэдээ. Согтуу минуу маань тэр шөндөө сүйд бүсгүй рүүгээ залгаад би чамтай сүйд тавихгүй чи надад ахтана гээд сална гэдгээ хэлсэн байдаг. Нөгөөх маань ч бөөн уур. Аавтайгаа уулзаад сүгдөөд гинэт хэвлийн баг хурал зарсландаа уучлалт гуйгаад яасан ч байсан түүнтэй гэрлэнэ та зөвшөөрл гэдэг. Аав нь бүр за үгүй чи X тэгэл буцаж нийл өөрийнхөө зиндаад байх хэрэгтэй гэд ахиал маргалдана. 7 спермний 6 амжилттай болсон болохоор бүгдээрээ л бөөн баяр. Тэгээл би чиний эмчийг сольсон ч гэсэн амжилттай болсон маа зү. Одоо чи сонго. Түүнийг үргэлжлүүлэх гэх үү эсвэл барил гэх үү? Гэл үнэн багталтай. Дүүнж битгийгээд ахаад л ганц хүсэл нь хүүхэдтэй болохоос хойш хадам аавынхаа хэлснээр л хийхээр болно. Харин суглааны тухай сонссон бүхний саантид очиж хэлээд нөгөөх нь ч бүр шок. Сийн солигдож ийм маань сансрын төвийн ахлах руу залгахад самсргүй хөлөөрөө уцаа унтгсан ч дуудлага нь авагдчихтий. Тэгсэн бүр найзлуутай нундцсан нялуураад тэгснээ бүр чамайг Ив сайн гэд хүмүүс яриадах юм үнэн юм уу? Чи түүн сайн юм уу гэсэн чинь шууд үгүй л гэж авсан. Ивч бүгдийн сонсоод уйлах инехийн голдол байгаа. Тэгснээ юу ч бодлоогүй юм шиг минутээр очиод архиа хаана нуусан гэхэд мэдэхгүй гэсэн чинь та нар бүгд л худалч шижгийн хог новшнууд гээд уураа минут сайхан гаргаад авна. Дарга нь чиний үед залгаж таарахад энэ хэд арх уусан байна гэд ажлаа л яриад идэв. Нөгөөх нь ч за яаж хийж байгаа шилийг нь олоод шийтгэлийг нь өрүүлэхгүй бол чамайг үл тоомсорладаг болно шүү. Заавал олоорой л гэдэг. Минууч өвчнөрүүгээ залгаал за би одоо л өчрийг нь олоод яаж туршилтаа хийх аргаа олцсон шүү гэсэн чинь өөдөөс нь шууд хэрэггүй болцсон юмыг хийж яах гээд байгаа. Би бодлоо өөрчилсөн. Юу ч хийх хэрэггүй гэснээ уцаа тасалчихна. Буцаага залгасан ч мэдээж авахгүй.
X маань ч нууцаар туршилтаа үргэлжлүүлсээр байх бөгөөд за одоо бол үнэн асуудалгүй болсон гэхэд бөөн баяр болол зургийн дараад над руу явуулаадах би ач нараа харъя гэд спермний зураг нэхнэ. Ив шилдэ нуусан архийг нь олцоод Санти хаана вэ гэд хайж эхэлнэ. Энэ үед X маань ихнээс нь зургийн дараал явуулж хахад Ив ч орж ирээд санамсаргүй дэлгэцэн дээр байгаа зургийг олж хараад хүний сперм дээр ажиллаж байгааг нь барьчтий. Хүн дээр туршилт хийлээ эн чинь хориотой гэл бөөн уур. Тэгснээ алив энийг нээгээд их гээд 5 дугаар анги маань дуусж байгаа. 6 дугаар анги эхлэхэд хадам авч хүмүүсээ тойруулсан баахан спермний зураг хараад бөөндөө баярлж яадаг. Одоо өндөвчин суулгаал шууд жирэмсэн болоход бэлэн л гэдэг. Нөгөө талд нь баригдсан, бөөнөрөө олоод мэдсэн чи яачаа вэ? Наатаха нээ гэж мэгэл баларсан байж. Энэ одоо хэний сперм юм бэ гэсэн чинь Сантигийн хаал гэж авдээ. Яг гэвэл Санти маань ч бас хүүхдтэй болж чаддаггүй. Тэгээд сансарт юу яасныхан дараа би яваад туршилт хийцэн л гэж авсан. Санти ч хүүхдтэй болсондоо баярлаж идэр. Ивч уучлаарай Санти энийг бүгдийг устгаад дээшээ мэдэгдэх болно. Бүгд тушаал хүлээцгээл гэх болно. Минууж араас нь очиод чи ялаг жирэмсэн болоход зөндөө баярлчаад одоо бүхэл бүтэн хүүхдтэй болж чаддгүй хүн хүүхдтэй болох гэж байхад тэр бүгдийг нь алах гэж байгаа мó гэсэн чинь дэлхий дээр боломжгүй гэсэн бол сансарт боломжгүй гэсэн үг. Ямар эрсдэл дагуулхыг хинч мэдэхгүй штэ. Устганаа гээл чичрээд шууд устгалд оруулчихна. Минууч нүдэндээ нулимстай чи бол алуур чинь чам сэтгэлтэй болсондоо итгэхгүй нэ. Чиний амийг аварсандаа маш их харамсаж байна гээл хашаагна. Ивч тоож байгаа ч юм байхгүй шууд дээшээ мэдэгдэж X-ийг маань ажлаас нь чөлөөлөөд удахгүй дэлхий рүү буцаах хүмүүстэй хамт явуулахар болно. Ив ашиглаж байсан төхөөрөмжнийх нь хэрэгслийг салгаж аваад одооноос зөвхөн камертай өрөөндөө байгаа төхөөрөмжүүдийг л ашигладаг. Энэ камергүй өрөөний юунд ч та нарыг хүрэхгүй л гэдэг. Хадам авч баяраа тэмдэглээл хоолунд идээд байжсэн чинь X нь залгаад баригдснаа хэлээд бүгд бүтлгүүцэн. Бүр устгахчихсан. Уучлаарай. Одоо надад хийж чадах юм байхгүй гэсэн чинь хадам авч ухаан алдаад төрөний тэрэг ирээд аваад явнаа. Сийн сүлэгдэж багийн гишүүн маань би чамайг суглаамт хийсэн гэдгийг чи мэднэ. Чи угаасаа буцах болоогүй штэ. Санти 3 хоногийн дараа дэлхий рүү буцсан штэ. Түүнд өгөөд гуруулаа тэнцүү хувааж авъя гэсэн чинь бодож байгаад манай их гэртээ нийлээд 4 хуваа гээл тохиролтно. Гэхдээ нэг асуудал байгаа нь минь мэдж байгаа штэ. Тэр надаар юм илгэн гээд байгаа. Тэрийг нь бүгдээрээ хамтдаа хийж өгөхөөр л болж байгаа. Энэ үед ч хэрэгээ зорж ирэл. Би бас сперм дээр туршилт хийх гэж байгаамаа гэсэн бүгдээрээ л үгүй ээ хийхгүй гэх нь ойлгомжтой. Саяных Сантигийнх биш миний өвчтнийх байсан юм аа. Энд туршилт нь амжилттай болж байсан чинь баригдчихлаа. Дэлхийд боломжгүй зүйл бий болж штэ. Энэ амжилттай болчвол бүх хүмүүс хөөгстэй болж чадна штэ гэхэд Сандэж зөвшөөрөөд бусдыгаа уруу татна. Яагад гэвэл хүүхдтэй болох ямар хэцүү гэдгийг биеэрээ тулаад явж байгаа шүү дээ. Өвчтөн маань ч нөхрөө санаж бичлэгийг нь үзэж сууж байгаад хүүхдтэй болох боломжоо алдсандаа ч юм уу гүүрэн дээр гарч зогсоод амиа хорлцтой. Нөгөө талд микроскоп ашиглаж чадахгүй хамаг төхөөрөмж нь хураагдчихсан болохоор камергүй өрөөнд сансрын хувцас өмсөж байгаад туршилтаа эхэлнэ. Яг энэ үед нь Минүгийн аварсан хулгай нь бүр сайхан ирүүлцсэн дуу шуу орсныг нь Ив сонсоод энэ сайхан мэдээг түүнд очиж хэлнэ гэд хайгаа начна. Манай хоёр ч хөлийг нь барьсан минут салганж байгаад эхнийхийгээ алдчихна. Та нар санаж байвал 3 сперм амжилттай болгож чадсан шүү дээ. Одоо 2 хон үлдсэн гэсэн үг. Дахиад баах юм болж байгаа дахиад бүтлгүүтнэ. Сүүлийн эсдэрээ яг ажиллах гэж байсан чинь Ив дуурайд сансрынхаа хувцсанд нугдаж амжина. Минууг харсан уу гэсэн мэдэхгүй л гэдэг. Амар сэжиглээл та хоёр ахаа лууж байгаа юм тийм үү гэд архиа хаануусан хил мэл болоо начнөө. Кинол болсон наргалж байгаа дөрөөнөөс гаргаад үргэлжлүүлж 3 дахь сперм дээрээ бүгдээрээ амьсгалаа төвжин байран ажиллаж туршилтаа амжилттай болгож чаддаг. Болчлоо гэл бүгдээрээ л бөөн баяр болоод 6 дахь анги маань дуусчаамаа. 7 дугаар анги эхлэхэд ээж нар маань хоорондоо ярилцж байгаад сансарт кекс хийж болт юм уу гэсэн чинь нэг газараа тогтохгүй болохоор чадахгүй штэ л гэдэг. Манай хэд ч туршилт нь амжилттай болчихсон их л баяр хөөртэй байгаа. Тэгээл бид нар мөнгөний төлөө ийм юм хийсэндээ итгэхгүй нэ. Энэ бүтчүүл бид хүмүүстээ чихэд тэр нь мөнгөний төлөө байл сайхан санагдахгүй штэ. Суглааны цаасаа буцаагаад өгөө гэд хоорондоо тохиролцсон. Ер нь бол Санти ятгахсаар байгаад буцааж өгөхөөр болчтой. Нөгөө хоёр ч жаахан доромжхон. Энэ үед нөгөө талд бидний аварсан хулгай маань эмэгтэй хулгантай хээлдэх гээд Ив минь хоёр ч хараад дэмжээл сууж идэв. Тэгэл хоорондоо юм ярьж байгаад буцаад эвлэрж л байгаа. Биений алуурчин гээл хэрэлдээд байсан штэ. Манай өвчтөн гүүрэн дээрээс үсэрсэн жаврагдчихсан эмнэлэг рүү хүрэгдэж байгаа харагдана. Бүгд л ирч гисэн зүгээр байгаа эсийг нь шалгаж байдаг. Сансрын төвд ирсэн мэдээллээр маш их хэмжээний хэлтэрхийлүүд ирж байгаа ч манайд бол аюулгүй л харагдаж байна. Манайх тойргоо жоохон өөрчлөхөд болохоор байна гэд Ив рүү залгаж тойргийнхоо хэмжээг өөрчлүүлнэ. Ивийн найзлууч сансрын төвийн ахлахыг хараад шууд үнсэж авснаа.
Би буруу зүйл хийгээд ах шиг байна. Би чамайг хүндэлсэн хүндлээ хайр гэж андуурсан бололтой гэд ер нь бол хаягчиж байгаа. Ийвч ажиллаа хийж байгаад унтцсан байсан болохоор минь харчаад хүүшээ хөлийнхөн болтыг одоо хүртэл солиог байгаа мó. Итгэмээргүй юм аа гээл үглэж байхад нь нөгөөх нь унтаа л гэд. Тэгэл болтыг нь унтаж байхад сольж өгөөд яагаад өөртөө анхаарал тавьдаг юм бэ? Намайг асарч байхаар өөрийгөө асралтаа гэснээ. Дэлхий дээр очиод гоё хоол идэ. Хамт гоё кино үзье. Бороонд зүгээр л мэдэрч алхая. Надтай болцоорой би чамайг хаалмжилмаар байна л гэдэм. Манай хэд ч унтж байхад нь өрөөнд нь суглааны цаасаа оруулаад орхино. Энэ үед минь спермээ харсан чинь бүр жихнээсээ амжилттай болсон шууд өвчтөнлүүгээ залгаал. Нөгөө хэд ч имлэг дээр уцыг нь хосон чинь би хийчлээ бүр микроскопгүй хийчлээ штэ. Итгэмээргүй юм аа. Одоо 2 хоног хүлээжвэл бүр ис болно. Би заавал аваад очноо л гэдэм. Өвчтөн маань сэргээд бүх чокны байдалтай байж ах үед экс маань уцаар ярьсныг нь сонсоод бүр итгэмээргүй юм аа л гэж байгаа. Гэрийнхэн чи удахгүй ээж боллоо штэ гээл бүүн баяр. Минь биднийг авлаа гэд боодод исэн аавч баярлаастай. Бүгдээрээ хоолой сууж байхад ив унтаж байгаа юм шиг жүжиглээд бүх ярьсан зүйлсийг нь сонссон гэдгийг олоод мэднэ. Минууч бантастай сууж исэн чи экс нэрээд бүр чам шиг юм яаж хийж чадваа гээл хатаархаал хөх шахнаа. Бусд нь ч тэр хоёрыг салах гэж үзэж тав. Нөгөө илэрхийлүүд аюулгүйгээд байсан чинь хоорондоо мөргөлдөөд чиглэлээ өөрчлөөд аюул эхэлж байгаа. Дэлхий рүү бүгд буцаад бэлэн байдалд байл гэдэм. Бүгдээр хэрэгтэй зүйлсээ баглаад каргоны хэсэгт бэлтгээд ялгаанууд, хулгануудаа зөөгөөл ажилдаа орно. Минууч нөгөө төхөөрөмжөө салгаж каргоны үлэх тавиад залахгүй бол эндээс хоосон буцах болчоод төхөөрөмжөө салгаж чадахгүй бүр нилээн юм болно. Бусд нь ч бэлэн болцсон дэлхий рүү буцах гээд хөлөгтөө ороод ирсэн байхад минуу байхгүй. Хайжмаа урдлаач гэхийн завдалгүй илэрхийлүүд ирж мөргөөд бүр улаан код итгэвчнэ. Яаралтай буцахгүй бол бүгдээрээ өглөө л гэдэм. Минууч хилтерхийний мөргөлдөөнөөс болоод шидэгдээд нэг өрөөнд наашаачгүй цаашаачгүй гацчихнаа. Арайгээл сэргээд харсан бүр түгжигдсэн. Бусд нь харин орхиж явахгүй бол бүгдээрээ өгчих гээд төвөө ахалханж бүгд яв. Эндээс би шууд автоматар хөрөглөө. Та нарыг бүгдийг алдаж чадахгүй гэснээр шууд хүчээр халгыг нь хаачна. Минууч яах учраа олохгүй би энд гацсан байна. Би энд тагаа гэд орилоод ямар ч нэмэргүй хажуугаар нь багийнх нь хаяад хөөрж байгааг харна. Бүр хэлэх үггүй болоод энэ анги маань дуусчаамаа. 8 дугаар анги эхлэхэд аргаа барсан минь буцаад ирээч гээл үлж яхад ив мэдээж үлдсэн бүр сөргөлцөөр байгаа давархаар ганцаараа үлдэж чадсан байдаг. Бүр сансарт гарцсан минуугийн байгаа газар руу явж идэв. Бусд нь бол дэлхий рүү буцсан байхгүй юу? Ядаж хахад минуугийн байгаа газар камерч байхгүй болохоор амьд гүгэн ч мэдэж чадахгүй. Очихгүй бол зандаа явж исэн баахан хилтерхийнүүд ирж тараад бүр шок. Нэг завсарт орж нуугдаад тэрүүгээр хилтерхийнүүд ирж мөргөөд амар л хэцүү байдалтай байгаа. Мөргөлдөөнч дуусаж ашгүй ив амьд хувцсан зүгээр л байдیں۔ Дараагийн тойрог нь ирэхээс өмнө гяс орох хэрэгтэй гэд манай хоёр ч харц тулгараад аврагдаж байгаа. Би биений амьд байгааг нь хараад тэрвэрлдээ дуйлаад аюулд оруулснаасаа уучлалт гуйгаад л идэв. Ивч сэтгэлээ илчлээд манай хоёр үнсэлцчихнэ. Мэдээгээр сансрын нисгэгчээд буцаад ирж байгаа. Хэдэн хүн ирж байгааг одоогоор мэдэхгүй. Хүмүүс амьд эцгийн тодорхойгүй байна гэд бүгд сандраастай. Хилтерхийний мөргөлдөөнөөс болоод хөлөг маань гэмтсэн хүчил төрөгчөө алдаад их л хэцүү байдал үүснэ. Мэдэж байгаа ч юм байхгүй би зүүдлээд байна өдөр гээл нийлуурастай. Гэнэт дэлбэрэлт болоод хөдөлгүүр нь бүр байхгүй болчтой. Мэдээж дэлхий рүү буцах ямар ч аргагүй боллоо гэсэн үг. Бүгдээрээ л яг учраа олохгүй гуниглаад яах вэ гэж ядаж байхад тог үйлдвэрлэдэг эрчим хүчнүүд гэмтснээс болоод хүчил төрөгчөө хэмнэхийн тулд бүх тогоо унтрахаар болдог. Аврах онгоц яаж иж байгаад явуулнаа тайвшир гэсэн ч амьд байх боломжтой 48 цаг ч өрөхгүй хүчил төрөгчтэй л үлдчихэж байгаа. Ядчил манай сперм маань бүр ис олчихсон амжилттай халаасныхаа хөлдөгчөнд хийж чаддаг. Бүх тогоо унтраагаад хөлдөж өгөх агааргүй болох гээл зөндөө аюул байгаа ч аврах онгоц эртэл амьд байхын тулд инкээс өөр аргагүй. Багийн бусад гишүүд ч амжилттай дэлхий дээр газардна. Хэвлэл мэдээлж багийн 2 хүн үлдсэнийг мэдээд ёстой бүгдээрээ санаа зовоостой. Ивийн найзлууч би туршилтын хөлөгт суугаад явчихъя. Одоо аврах хөлөг дор хаяж 5 хоног. Тэр хоёр тэсгүй штэ намайг явуулчихаал гэд хэрэлдээд идэв. Бэлэн байгаа хөлгөн туршилтанд ороогүй болохоор бүр үнэхээр аюултай ахгүй юу? Би ив тайртай гэж хэлснээ. Аврахын төлөө бүгдийг хийн. Миний ажлаас гарах хүргэлтлийг ураарай л гэж авдээ. Хөлөг дээр температур унаад нэлээд хүйтэн болцсон. Өөр улсаас яаралтай хөлөг явуулахыг гуйсан ч туршаад нисэхэд 5 хоног болноо л гэдэг. Аль болох дулаахан байх бүх зүйлээ хийгээд амьд тэмцэж өгнө. Олсон архиа жуухаар шидээд дотроосоо халж малаад дэлхий дээр очиод жинхнээсээ болцъё. Кино үзье. Энд өхгүй шүү л гэд гүрийгээстэй. Гэнэт ТV-ийн шүрмсэн татаад минууч туслаад хоёулаа нэг бүхээгт хамтдаа дулаацгаар болно. Тэгсэн чинь хувцас тайлчвал бүр их төөнүүд дулаахан болох байхаа. Одоо өөх гэж байхад яасан ч яад ингээл хувцас тайлж тэрвэрлдээд байж хата минь бүх үнэнгээ хэлнэ.
Энд яах гэж ирснээ, заримгэнд яаж сперм авч орж ирснээ, одоо халаасанд нь хүний эс байгааг хүртэл хэлээд авна. Иевч уурлагч тэнхэлгүй, одоо надад хамаагүй. Ядчил хоёуланг нь өчөх үед тэрийг чинь олоод аварчаасай л гэдээ. Энэ бүгдийг сонссон Минү үнсэж аваад хулганы хийж чадахгүй байгаа юмыг хоёулаа туршиж үзэхгүйгээд кекстэж байгаагаар кино маань дууснаа. 9-р эхлэхэд хадам авч бүх холбоо сүлбэгээ ашиглаад аврах хөлөг нисгэх гэж оролцсон ч бүтлгүүтээд бөөн уур. Ахиж та нартай бизнес хийхгүй мэйхгүй болцсон л байж. Манай хэд ч дэлхий дээр ирсэн таталцлаас гарч чадахгүй хамаг юм нэргэлдээд алхаж чадахгүй айгүй зовж байгаа. Дээрээс нь нөгөө хоёроо орхицсондоо бүр харамсаад хэцүүхэн л байгаа. Нөгөө талд сансрын багийнхан жаргаа барцсан л сууж байгаа. Угаасаа Ивийн эксийг явуулахаас үр аргагүй. Одоо л хугацаа алдах тусам л манай хоёр чад хийчих гээд ахлах маань ч явуулах шийдвэрээ гаргаад бүгдээрээ бэлдэж эхэлнэ. Нилээ эсэргүүцэж сөргөлдсөн ч үүнээс үр арга байхгүй гэж багийнхан ч хүртэл ятгахсаар хагаад зөвшөөрүүлчихэж л байгаа. Туршилтанд ороогүй хөлгийг бүр дэлхийгээс маш хурдтайгаар тохируулж хөөргөөд амьд утсан ч нөгөө хоёрынх нь хөлөгтэй холбож чадахгүй болцоо дахиад асуудал. Тэгсэн нэг санаа төрдөг нь хөлөгт робот гар залгаад тэрүүгээрээ одоо дэгээдээд холбодъё л гэж байгаа. Гэхдээ энэ нь мангар үнэтэй ахгүй юу? Тэгсэн X маань асуудалгүй. Би аваад үгүй. Жохон ч гэсэн мөнгө өрөх боломж олгосонд баярлаа. Багийнхныгаа аварцгаа эдэргээл үнэн бадрангуйлт. Ээж нар ч за зүгээр суугаад байвал шаналхаас цаашгүй мэн ресторанаа нэгээд шууд хоолундаа хийж эхлэегээл. Тэгсэн чинь гинэт санамсаргүй гал гаргаад азар найз өхөн маань уулзах гэж ирж байж таараад сайхан шүршээд унтраачнаа. Яагаад уулзах гэж ирсэн бэ гэхлээр аврах хөлөг нисэхээр болсон. Явж минуг харцгаая гихчихсэн юм байна. Тэгсэн чинь гурван ээжтэй гэж муу илүүлвэл яах юм гээд арай хүндлэгддэг нь хамтдаа явахаар болдог. Бүгдээрээ л аврах хөлгийг харахаар цуглардаг ба энэ хэсэг нь бүр аамрын нэттэй. Манай багийнхан машинаас буугаал за үүнийг хийцгээе эдэр гэж попорж яснаа гурван алхаад тал тийшээгээ унаад наачт. Бөөндөө өргүүлээл орж байгаа хгүй юу? Иви найзлууч хөөхөд бэлдээд бүгдээрээ л амжилт хүснэ. Хөлөгч маш хурдтайгаар амжилттай хөөрөх үед манай хоёрын хүчил дөрөгч дууссан гэдэг мэдээ ирээд шаал дэмий аврах хөлөг явуулчудаа л болж байгаа. Ядж хахад нөгөө хүнтэй авсан гарных нь нэгийг салаад унчнаа. Яаж иж яагаад болгоноо л гэстэй. Сансарт гараад онилж агаад үлдсэний гараараа амжилттай зурж тэгээд ижүүлдээд ёстой хамаг хүмүүсийн зүрхийг дэлсгээд амжилттай холбогдож чаддаг. Бүгдийнхэн сэтгэл санаа амраал нөгөө хоёрыг аврах гээл орсон чинь минууг олж хараад дуутахад ашгүй нүд нь хөдөлж байгаа болтой амьд минь л өдий. Ивийг хайсан байдгүй. Гэрэл тусгаад харж исэн чинь ягаан цээживч хөвцөн л явж. Юу болоод байгааг ойлгонгуудаа мөсцсөн бүхээгийн нөгөө талыг нь арилгасан чинь Ив дотор нь байж гин. Тэсэрээ гэл бүхээгийг нээсэн чинь хоёлаа шаав шалдаа. Бүгдээрээ л үдчихэж байгаа штэ. Төвийн эмчинч байдлыг ойлгоод зааврын дагуу сайн ажиллажээ. Ингэж л угаасаа амьд гарна штэ гэд уур амьсгалыг арай дээр болгоно. Хоёлаа л бараг сүлийн амьсгалтай өхийн наагур байхад нь орж байгаа. Цуг болоод дахиад нөгөө туршилтын үлгтөө суугаад ахин нэг аим өрсөн юм хийцгээе. Амжилттай салаал явж исэн гинэт гал гараад гол хэсэг нь салаагүй дэгэдэгдэж үлдээд дэлбэрхээ наачт юм аа. Дэлбэрч яах вэ? Халуунаас нь болоод шатлаа гээл төвөөс нь ч за жоохон дэсчүүл дэгээнээсээ молтох гээд байна. Жоохон тэсэрээ гэж дэлбэрхийн наагур талаад газардаж чаддаг. Холбоон салаад бүгдээрээ л үхчлээ гэж бодоод итгэхгүй нэ гэд байж хат нь бид гурван амжилттай газартлаа гэдэг хоолой дуулдаад баярын нулимс унасгаач алга тушаад чадлаа л гэдэг. Манай гуравч амьд байгаадаа итгэж өгөхгүй юу ч тулчвдаа нэрэ. Ёстой баатар шиг мэдээ олгоноор гараад хүмүүс ярьслага аваад бусадтайгаа уулзж байгаа. Эмнэлэгт ирсэн чинь минь аимсандаа нөгөө эсээ нуучихсан байхад хувцсыг нь тайлж орон твтүүлэх гээд ёстой гиз гүзээ өвдөд байна гэж жүжиж байгаа даргална. Хадам авч орж ирж таарад аимсандаа бөөлжиж байгаа юм шиг жүжиглээд та үүнийг хайчихдах уу? Би ямар танихгүй хүмүүст үлдэн нүштэй гэсэн нөгөөх нь айн л гэж байгаа. Гарт нь атгуулсан нийгэм баригдаал ашгүйнийг порол ойлгож амиа эрсдүүлэн барин аварсан ганц спермээ амжилттай хүлээлгэж өгнө. Нөгөөдгөө лаборатори тавчраад зүгээр эсхийг нь шалгахад ив ирүүл сав сааруул бүгдээрээ л хараад бөөн баяр. Чи хамгийн шилгэн гэж найз охин орж ирээл үнсээл минууч жоохон түлхэж байснаа. Би мөнгөнд чинь л олсон. Хайр гэж юу гэдгийг мэдсэн болохоор одоо чамтай байж чадахгүй нэ гээл үнэлнэ. Хаягдсандаа тоож байгаа ч юм байхгүй чамайг яаж иж байгаад өөрийн болгоно. Өөр хүнд хайртай байсан чамаагүй гэж гарч яваад уйлаад хөөр хийж ихнээсээ л хайртай байхгүй юу? Бүгдээрээ л биеийн сайжраад алхаж сурж байгаа хүүхэд тэнцвэрээ олох гээл тасгал хийгээстэй. Минуу ив хоёрч бие биендээ жижигхэн цахиа шидэлцээстэй. Тэгээд Ливийн найзал өрөөнд нь орж ирснэ. Би чамаа хуурсан, намаа уучлаарай. Би үнэхээр тэнэг ахаа. Би алхахтаа унтцсан гэд өөрөө үннээ өвдөг дээрээ сүгдэж байгаад хэлнэ. Ивч за одоо босоо л гэдэг. Угаасаа мэдчихэж байгаа штэ бүгдийг.
Манай багийнхан нөгөө суглааны цаасаа авцсан байдаг. Яасан бэ гэхээр X маань энийг олж хараагүй. Тэгээд мөргөлдөөний үеэр агааржуултын хоолойнд гацсан байсан суглааны цаасыг нь минь олоод бас аймсандаа нууж байгаа давчраад өгсөн баггүй юу? Тэгэл ив хоёлаа гарч гомын идэхүү гэд тэрэгцэртэй зам гараал гомингийн үнэрийг таашаагаал их л жаргалтай гомгоо эцдэг юм. Идэж дуусчаад ив шууд л за энэ харилцааг одоо болцгооё. Би өөх гэжсэн болохоор л чамтай унтсан. Тэр чинь би биш ээ. Тэглээч миний төлөө ингэж зэр гаргасан хүн байхад би чамтай хамт байж чадахгүй ээ л гэж авсан. Минууч гоймонгоо шидээл ахиж хизээж гоймоо идэхэрэг болчлоо. Би одоо чиний тоглоом уу? Дэлхий дээр ирээд зөндөө юм хамт хий гэж амлаа эзтэй. Надаас хичээд байгаа юм байна те. Тэгээд хүснээрээ л бол гэд уурлаж өгнө. Үүнээс цааш хэсэг хугацаа өнгөрсөн байх ба минууч ажилдаа орчихсон багийнхныгаа үзэж яадаг. Найз өхнөн стил хаягдсандаа уйлаад шаналаастай. Ийвч найзлуутаагаа дахин эвлэрч чадахгүй гэдгээ хэлээд хуурсан л бол хуурсан. Найзууд байцгаая гэсэн байдаг. Гэнэт нэг өдөр ахлах маань манай хоёрыг дуудаад бидэнд яг юу болсон бүгдийг нь бичээд тайлан өгөх хэрэгтэй байна. Цаашдаа ахин юм асуудал гарахгүй тулд бид мөрдөж шалгадаг юм аа л гин. Өрөөнөөс гарч ирснээ ийм шууд л за тэнэгтээд тэнэг тэнийг юм бичээд яваа гэд нөгөөх нь ч хаа шүү юу болсныг санахчгүй маань л гэдэг. Хоорондоо эвлэрээгүй л ахгүй юу. Хэрэлдэж яснаа хоёр өр хаалгаар гараад хоёр тийшээгээ явцгаана. Гэртээ бичих гээл суусан бүр бодлоос нь нөгөө мөч гардгүй. Ийвч залгаснаа ингэж бич тэгэж бич гээл зааварлаж яснаа бүгд багийнхнаараа хоол идэхэр болсныг хэлнэ. Бүх багийнхан маань Минүгийн ээж нарын ресторанд хоол идэхэр цугларсан байдаг. Хайрын гурвалжаа хамтдаа суудсан залууга муулаад би та хоёрыг болж байгаа гэж мдээгүй унтцсан шүү гэсэн чинь зүгээрээ би одоо түн сэтгэлгүй асуудал биш гээл дундаа ицэн гадуурхаж өгнө. Минут ширээнд нь ирээд суусан чинь бүр агсан тавиал хариугаа аваад амуу ааш. Би 10 жил ливи араас гүйжэж олж авсан юм. Чи 10 чоног гүйж тэрнийг булаалаа, чамшиг дорой юмд тохирохгүй, ядж хахад чи сүйд бүсгүүдээ эзтэй гэл бүгдийн сонстол сайхан орилж ирснөө зохиж идэр. Нөгөө талд нь манай багийн хоёр маргааш банкн дээр энэ суглаагаа аваач чөхөр болсон. 500 тэрбум юм чи энэ дээр нь байгаа бичгийг арилгах чиа. Зурагтаар харуул яах юм. Тэгээд таниад бидрийг дээрэмтгэр ирүүл яах юм. Гээл ярьж байхад нь ард нь X маань бүгдийн сонсоод баригдаас гэ. Ийвч Минугийн гэрт ирснээр чанд сайн болсноо хүлээн зөвшөөрж байна. Бодгоо ойлгож чадахгүй байна. Би энэ өндөрлөгт хүрэх гэж яаж зовсныг мэдхүү. Тийм болохоор чи зүгээр л тайлангаа аятайхан бичээд миний карьерийг авраадах гэж ойролж орилжсэнаа шууд үнсэж идэр. Айгүй тоглоомтой маа хөө. Манай хоёр ч жинхнээсээ болцоол их л жаргалтай. Энэ бүгдийг нь мэдсэн Эгс ч хадам аав дээр нь очиод наад хоёр ч салцсан штэ. Минуу бүр араар нь тавьцсан. Намайг гэр бүлтэй оруулахыг зөвшөөрчих гээд хов зөгөөд хадам аавч шууд л минууг дуудуулна. Ороод ирэхдээ ч юм уу яаж миний охиныг хуурж зүрхлээ. Ахиж чамайг хаанч ажил давхааргүй ункаагүй архичин болгоод өгье л тоо гэж ахт нь найз охин нь орж ирээд юу хуурах бутаар жаргалтай лаа штэ. Энийг юм нохоо шиг ардаас дагаж бүрдөөд салах гэж үзэж тарж байгаа байхгүй юу гэд аргална. Тэгснээ зөв цаг нь болохоор би бүгдийг наавд тайлбарлаад хэлчихнэ. Битгий тоол гэдэг. Амар хөөрх. Ийвч удахгүй буцаад сансарлаг хөөрөх гэж байгаа бөгөөд тэндээ жилч болж магадгүй. Тэрнээс ч их байж магадгүй л гэдэг. Багтаа ургуулсан болохоор өөрийнхөө төрсөн ээжийг хайж явахдаа Минугийн авга эгч нарын нэгийг гэдгийг олж мэднэ. Тэр эмэгтэй нь хүүхдээ зул сарын баяраар таксинд орхиод явчихсан. Амьдралын боломжгүй байсан болохоор тийм зүйл хийхээс үр аргагүй байсан гэд ярьсан байдаг. Ийвч бас таксинаас олцсон гэдгээ мэддэг ба ууж байсан цайных нь уруулны будагнаас шинжилгээнд өгөөд хариу нь таарсан л байгаа юм л та. Гэхдээ өөрт нь бол хэлдэггүй юм. За тэгээд олон улсын сансрын төвөөс нөгөө хөлийг манд цэвэрлэж мөрдлөг явуулах замдаа Минугийн үлдээсэн утсыг олно. Тэгсэн чинь утсан дээр нь яг үндэ би энд сперм авчирсан гэл нөгөө хамаг үннээ бичсэн бичвэрийг нь олоо наачна. Юу болсон бэ гэхлээр камертай байсан болохоор Ийвтэй ярилцах арга нь утсан дээрээ бичиж байсан байдаг. Тэгээд яг Ийвд үзүүлэх гэж байх үед нь дэлбэрэлт болоод утсан шидэгдээд алга болцсон байсан байгаа. За тэгээл бөөн асуудал үүсэж байгаа. Ядчихт нь яг энэ үед нь өвчтөн маань биеэ бэлтгээд эсээ суулгах хагалгаандаа орох гэж байдаг. Багийнхан ч шууд эмнэлэг дээр хайж ирээд эмнэлэг рүү дайрж ороод үйлдэл дээр нь барьж идэр. Төрөө дагуулж яваад мэдүүлэг авч маавал нөгөөх нь ч би ганцаараа хийсэн бүх буруугаа үүрнэ. Хүснээрээ шийдэг. Надад зүгээр тэр эсийг буцаагаад өчгөл гэдэг. Ийвч нөгөө талд нь байцагдаад мэдэж байснаа баригдчихэв. Гол асуудал нь олон улсын сансрын төв мэдж байгаа болохоор Солонгосын сансрын төв тэр чигтээ нурж байгаа асуудал болоод байгаа. Ийвч ахлагчийн хувьд бүх бурууг үүрхээр болоод эсийг устгалд оруулахаа хэлнэ. Минууч битгийлдэл гуйжин л гэдэг. Эцсийн эцэстийн кейсүр аргагүй болохоор бүгдээрээ устгалд оруулж л байгаа. Буцааж минут авчирж өгөөд нууцар туршилт хийсэн үнэн ч сансарт баригдсан учраас тэндээ устгалд орсон. Төхөөрөмж дотор байсан болохоор дэлхий рүү хамт ирсэн гэж худал мэдүүлэг өгөхгүй бол шоронд суух болоо наачна. Ямар их зүйл туулж энд ирлээ дээ. Тэгж яагаад хүмүүс түүнийг нь алчгаар ямар л үлэг байх вэ? Тэгээ Ливийг бүр заамдаж аваад чи намайг ч ихсэн алчлаа. Та нар өөрсдийгөө аврах гэж л энэ бүгдийг хийсэн гэд нилээн ширүү өгнөд хэлээд авдаг.
Мэдээж устгагдсан гэдгийг хадам авд нь хэлэхэд зохиж аваад хог шар шиг үзнэ. Хинт ч хэрэггүй хүн болоод хуурчж байгаа. Ийвч 3 сарын хугацаанд ажиллаад цаашдаа ажиллах үгүй нь олон улсын талаас шийдвэр гарах үед шийдэгдэнэ л гэдэг. Сансарлуу буцаж очиод бүгдээрээ хөлгөө засаж эхлэх болно. Харин Минугийн шүүх хурал болох ба шийдвэр нь 140 тэрбумын торгуул болон 2 жилийн шоронд яллагдах хэрэгтэй болно. Гэхдээ шууд шорон руу явахгүй 4 жилийн дараа суух туршилтын хугацаатай тогтоол гардаг. Хадам авч сүү тавилтыг цуцалж зурагтаарч мэдээнүүд гарна. Минуд ямар ойлгох байх вэ? Уухаас өөр зүйл хийхгүй. Хинтээ ч юуж ярихгүй, уцааж авахгүй, ээж нартай ааж ярилцахгүй, үнэхээр л гацалтанд орчдөг. Юу ч хийгээд нэмэргүй үе дээрээ л оччихсан ба. За энэ үдсийн солигдож ийм маань өөрийгөө жирэмсэн гэдгийг олж мэддэг. Ядж хахад сансарт байгаа шүү дээ. Эмчүүгээ залгаал эрүүл байна уу гэж зургийг нь явуулаад өөрийнхөө хүүхэд гэдгийг хэлнэ. Сансарт минутаа унтснаас хойш өөр хүнтэй унтаагүй болохоор аав нь минут л олж таарж байгаа. Хэцүү зүйл нь тэр намайг маш их үзий ядаж байгаа шиг хүүхдээ бас үзий ядах байх та гээл үнэхээр өрөвдөлтэй. Ядаж хахад дэлхий рүү буцвал хөөрөлтөнд хүүхэнд тэсэхгүйгээд буцах цаг нь болсон ч бөөн эргэлзээтэй байдалд орж байгаа. Сансарт төрвөл хүүхэд амьд үлдчих чадах ч өөрөө аюулд орчиж байгаа хгүй юу? Ёстой хүн чидрийн гол нь гацчихнаа. Минут хэлэх гээд залгасан ч уцаахгүй. Найз нь ч тэсгэл алдаж хурч ирээд утсан буцаа авалтаа гэд мессежийг нь үзүүлчихнэ. Хүүхдийн зүрхний цохилт нь маш хурдтай байгаа бөгөөд энгийн биш байна гэсэн текстийг хараад бүгдийг нь ойлгож байгаамаа. Минууч баярлах хуйлахын голд л үлдчихэж байгаа. Ийвч багийнхандаа жирэмсэн эндээ төрнө гэдгээ хэлж үлдэхээр ятгах эхэлдэг. Бүгдээрээ л чи үхий штэ гэд хахад гинэт бие нүвдөөд цус алдаад эхэлдэг. Төвийн ахлах маань чи яхаараа бие хааг нь үдчихэд жирэмсүү нэг сансарлуу явуулчт юм бэ. Ажил төрлөө хийж чадхаа байц юм уу гэд бөөн ур. Юун дээр алдснаа мэдэхгүй байна. Дэлхийд уг нь 3-7 хоног хоногт нь мэддэх ёстой байсан юмсан зөндөөл шинжилгээ авсандаа гээл нөгөөх нь гайхаастай. Ивийн би хүндрэх тусам арга хэмжээ авах шаардлагатай болох үед минь хурж ирээд намайг явуулчихал да гэж өвдөг дээрээ сүгдөөдгүй. Багийнхан ч үүнээс өөр арга байхгүй гэд олон улсын сансрын төвөөс хүсэлт тавинаа. Гинт хэрэгтнийг тийшээ явуулах нь тэнэг хэрэгч одоо Ивийг аврахын тулд бүгдийг хийцгээе гэд хятгаж чаддаг. Бэлтгэлээ хангаж дуусаад шууд л Сантитай хамт хөөрнө. Ив ч нэлээд хэцүү хүн болчихсон байдаг. За тэгэл Минууж амжилттай ирээд хагалгааг эхлүүлж хүүхэд ээжийн амийг авч чаднаа. Хэд хоног тэгэрчгсэн байх үед Ивийг дэлхий рүү хамт буцах гээд ятгаж эхэлдэг. Очоо дахиад хүүхэдтэй болж олно штэ. Чи энд төрүүл өхөн. Би чамгүй амьдрч чадахгүй гэд нилээн маргалдаж хэрэлцсэний эцэст аваад явахаар л болж байгаа. Хүүхэд нь амьд үлдэхгүй л гэсэн үг. Цэгээл хөлөгтөө суугаад салгалтуудаа эхлээл байж ах үед Ив хүчтэй паникнд ороод зүрхэн дэлсэж амьсгаан тавчтаад уучлаарай хүүхэд минь гээл уйлаад идэв. Сүүлдээ паник нь маш хүндрээд юм ч харахаа болоод буцахаас үр аргагүй болно. Үүнээс хойш 3 сар өнгөрөх ба төрөхөд бэлэн болчихсон байдаг. Минутчтайгаад үлдчихсэн их барихад бэлтгээд бүгдээрээ л санаа зовоостой. Нэг л яс хуурвал биеийн дийлхээргүй хэцүү болохоор маш болгоомжтой байх хэрэгтэй л гэдэг. Амжилттай ч төрж хүүхдээ илгэн дээрээ тэрврээд сэтгэлээ дэвтэж байх үед гинтэл биеэр нь хатгуулж яс хуурсныг олж мэднэ. Уг нь бол бүгд чадчихлаа, асуудалгүй төрчихлөө гэд бөөн баяраа штэ. Сансарт ялангуяа энэ нь боломжгүй зүйл ахгүй юу? Ийвч зүв зүгээр байгаа юм шиг аашлаад хүүхдээ хараад гуниглаастай. Сийн солигдож нэг жилийн дараах руу шилжихэд манай экс суглаан төдсөн 500 тэрбум дээрээ хадам аваасаа хөрөнгө оруулалт нэмж аваад сансарт хүүхэдтэй болох боломжгүй хүмүүсийн хүслийг биелүүлэх лаборатори маань нэгдэж байгааг зарлаж байдаг. Манай хоёрын маамууд сансарт хөөхөн хөвөөл ээжийнхээ зургийг харж байдаг. Минууч тэрж аваад дэлхийг харуулснаа аав ээжийнх нь гэр тэнд байдэн штэ. Хоёлаа чамайг том болохоор явнаа гээл. Энэ тэрүүгээр зуулаад үнэхээр игдүүтэй. Бусад багийнхан ч ирчихсэн би чиний ихч би чиний ах гээл хөөрдөж өгнө. Ив хэдэн өдөр зүв зүгээр юм шиг жүжиглж хүүхдтэйгээ байж байгаад нас барчихсан байдаг. Явхдаа бүх уучлалтаа гуйгаад хүүхдээ мянгуудаа үнсэж байгаад хороог орхисон гэж Минуу маань сансарт үдэж өгч байгаагаар кино маань дуусч байгаамаа. За нэг иймэрхүү сонирхолтой сансрын тухай кино болсон байна. Надад бол зохиол нь жаахан мяа санагдсан. Өстөө минь ах маань тоолсон тулдаа л үзэж дуусглаа гэхгүй юу. За тэгээд өөрийгөө хөөрхөн гэж боддог бол манай сувгийг subscribe хийгээрэй. Бүр хөөрхөн гэж боддог бол лайк нэмээд дарчаарай. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үнсэе. Bye.